За ингээд 527 менторшип хөтөлбөрийн маань 3 дугаар хичээл ийхүү эхэлж байна. За өнөөдрийн хичээлээр бол бүгдээрээ арилжааны сэтгэл зүй гэдэг энэхүү ойлголтыг ярина. Тэгэхээр сэтгэл зүй ер нь бол яг энэхүү хичээлийн хөтөлбөрийн үе шатын хувьд бол дөрөв хувааж арилжааны сэтгэл зүй гэж яг юу юм бэ гэдэг талаар бол ярих байна шүү. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол хамгийн ихний суурь яг сэтгэл зүй хаана гарч ирдэг үү гэдэг асуудалтай бүгдээрээ ярина гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө одоо ингээ хараад үзье те. Ер нь бол одоо бид бүгдийн зорилго юу юм бэ гэж. Одоо арилжаа хийх. За энэ видео бичиж. За тэгэхээр бидний ер нь зорилго юу юм бэ? Яг арилжаа одоо хийх гээд байгаа бид нар ингэж сурах гээд байгаа цаашдаа энэхүү бизнест орж ирэх гээд байгаа хамгийн гол зорилго нь юу вэ гэж. Хамгийн гол зорилго нь ерөөсөө бидний мөнгө олох гээд байгаа юм уу? Эсвэл дандаа доктортой арилжаа хийх ийм зорилготой явж байгаа хүмүүс юм. Энэ бол ерөөсөө бид бүгдийн маш сайн бодож явах ёстой зүйлс. Яг тэгэхээр яг энэхүү хөтөлбөрөөс гарч байгаа хүмүүс дээрэс нь ер нь цаашдаа яг энэхүү арилжаа руу орж ирж байгаа хүн болгоны хувьд бол яг энэ зорилго бол маш тодорхой байх ёстой гэсэн. Тэгэхээр бид нар ерөөсөө өөрсдөө мөнгөний төлөө ажиллах зорилго бол тавьж болохгүй. Яагаад вэ гэхээр хамгийн гол нь асуудал нь бид нар хэрэг мөнгөний төлөө ажиллаад явчих юм бол энэ өөрөө шал буруу зүг чиглэлгүй хөдөлнө гэсэн үг. Эсвэргээрээ доктортой арилжааны төлөө буюу ер нь арилжааг хэрхэн яаж доктортойгоор яг процессын хувьд зөв дараалтаагаар хийх вэ гэдэг дээрээ яг гол анхаарлаа хандуулж чадах юм бол ерөөсөө эцсийн дүндээ зөв зорилготой болно гэсэн үг. За тэгвэл одоо бас нэг асуулт гарч ирнэ. За ерөнхийдөө бид нэр ингээд одоо энэ зураг дээр байна шүү дээ. Энэ бол одоо нэг залуу байна. Тэ за одоо ингээд сарыг харж байна. За тэгвэл энэ хүн хэрвээ сар руу явах гэж байгаа гэж одоо хүсэж байгаа байж болно тийм үү? Сар руу явахыг зорж байгаа. За одоо дэлхийд дээрээс сар руу явахын тулд бол бас нэлээд хэцүү зүйл олон тохиолдсон шүү дээ. Ер нь бол маш юм боломжгүй. Гэхдээ боломжгүй гэж хэлэхэд арай биш те. Ер нь бол нэг одоо дэлхийд дээр байгаа хүмүүсээс яг хэдэн хувийн сар руу үрж чадах вэ гэдэг ингээд бодохоор маш юм бага хувь гарч ирж байна. Тэгэхээр сар руу үрэх хэрэг амархан уу? Эсвэл амжилттай арилжаач болох нь амархан уу гэж. Миний хувьд болохоор одоо та бүхэнд хэлэх гээд байгаа зүйл нь юу гэхээр сар руу хүрэх гэдэг зүйлс амжилттай арилжаач болох гэдэг хоёр бол ер нь ижлэхэн гэж би хэлдэг. Тэгээ яагаад тэгвэл амжилттай арилжаач болох нь тийм амар хэцүү зүйл юм бэ? Хэрэг үнэхээр хэцүү зүйл юм бол бид нар бүгдээрээ яаж амжилттай арилжаач хэрэг болох юм бэ гэдэг нэг юм асуудал гарч ирсэн. За тэгвэл амжилттай арилжаач болох хэрвээ хэцүү юм бол ямар хүмүүс амжилттай арилжаач болоод байгаа юм бэ? За одоо тэрийг бүгдээрээ хамтдаа харъя. За ер нь бол одоо хүмүүсийн одоо бодож байгаа, сэтгэж байгаагийн үндсэн дээр харахад бол ер нь одоо анализ хийж байгаа. Тийм үү? Одоо бид бүгдээр анализ хийж байгаа. Тэгвэл энэхүү анализынхаа тусламжтайгаар бид нар яг ингээд арилжаан дээр тодорхой хэмжээний оролтыг хийдэг, ингээд гаралтыг хийдэг тийм үү? За тэгвэл ямар анализыг ер нь хийгээд байна гэхэлэр. За ер нь бол техник шинжилгээ гэдэг, техник анализ гэдэг зүйлс байна. За эсрэгээрээ суурь анализ гэдэг зүйлс байна. За тэгвэл техник анализ бол ерөөсөө бас 1970-ад оноос хойш буюу одоо энэхүү арилжааны захим зах зээл чинь бол ерөөсөө 1980-ад оноос хойш бол яг одоо бидний хэрэгжилж байгаа зүйлс одоо яг хэрэглэхэд бэлэн хэрэглэх боломжтой болсон гэж бол түрүү ярьсан шүү дээ. За тэгвэл 1970-ад оноос хойш бол яг энэ техник шинжилгээ буюу ханшин дээр одоо чулуун зурагч гэдэг юм уу те одоо энэ индикатор Fibonacci гэдэг энэ бүх зүйлсүүд бол 1970 оноос хойш үүссэн байдаг. За тэгвэл тухайн үед үүсэхдээ 1970 онд үүсэхдээ болвол яг яаж үүсчихсэн бэ гэхээр одоо энэхүү суурь шинжилгээ гэдэг зүйлс бол тухайн үед нэлээд одоо хүмүүсийн яг ашигладаг хамгийн гол түлхүүр байсан. За тэгвэл суурь гэдэг одоо энэхүү анализын төрөл бол 1970 оноос өмнө буюу яг 1890-ээс 1970 оны хооронд ингээд хэрэглэгдээд явж исэн гэсэн.
За тэгээ ингээд үзэх юм бол 1970 оноос өмнө бол хүмүүс маань арилжааны шийдвэрийг гаргахдаа дандаа тухайн одоо шалтгаануудыг хайдаг байсан гэсэн. За одоо юу гэдгийг тухайн одоо хувьцаа ямар байсан бэ те тэрийг одоо нэг хувьцаа байлаа гэхэд тэрэн дээр ямар хүчин зүйлс нөлөөлөх гээд яг ямар учир шалтгааны улмаас юу нүсгэж байгаа юм бэ? Яг хин худалдаж авах гэдэг юм бэ? Эрэлт нийлүүлэлтийн хувьд ямар байсан бэ гэдэг ингээд ер нь бол нэг зайлшгүй өсөх эсвэл зайлшгүй унах гэсэн нэг бодит практик шалтгаануудыг бол хайдаг байсан гэсэн. За ингээд тухайн үед болохоор техник аналистууд гэдэг зүйлсүүд гарч ирээд за энэ үед болохоор яг техник шинжилгээний одоо гүрүүнүүд гэж яриад байгаа одоо Elliott Wave гэдэг юм уу энэ бүх зүйлс одоо доовч гэдэг юм уу энэ хүмүүс маань ингэж гарч ирж арилжаан дээр чартыг ашиглах те ханшийг илүү одоо бодит одоо яг чарт хэлбэрээр нь олж харах за үүн дээрээ тулгуурсан одоо шинжилгээнүүдийг ингэж нийтэлж одоо онлайн түвшинд гаргаж ирсэн баг. Тэгэхээр энэ үед болохоор техник шинжилгээ хийдэг хүмүүсийг бол ер нь одоо эднэр жоохон тэнэгч гэдэг юм уу эднэр ер нь бол яг энд юу хийгээд байгаа юм бэ те бодитоор мөнгө олдог арга бол энэ биш шүү дээ ч гэдэг юм уу ер нь бол нэг юм итгэл үнэмшлийн хувьд бол тийм ч одоо сайн зүйл байгаагүй гэсэн. За ингээд ер нь 1980 90-ад онод бол яг техник шинжилгээгээр буюу яг чартн дээр үндэслэж одоо чартны одоо өсөлт уналт тэр одоо зоонууд дээр арилжаагаа хийх шалтгааныг бий болгодог гэдэг яг энэ онлын хувьд бол яг нэлээд бас сүүлд үүссэн байна. Тэгэхээр яг техник шинжилгээ гэдэг зүйл бол бас нэг түүхийн хугацаанд бол 20-30 жилийн настай ийм зүйл байх нь шүү дээ. Нэлээд сүүлд гарч ирж байгаа. За одоогийн байдлаар хамгийн сүүлд мэдэгдэж байгаа хамгийн сүүлд одоо яг одоо онлын хувьд одоо Elliott Fibonacci гэдэг юм уу энэ бүх зүйлсүүдийн яг хамгийн сүүлд гарч ирсэн нь бол сэрэ байна. Тэгэхээр Andrews Pitchfork гэж байгаа. Тэгэхээр тэрхүү сэрэ бол ерөөсөө 1990-ад оноос хойш яг Andrew гэдэг хүн маань ингээд инвент хийгээд үүний одоо гарын шавин Timothy Morge гэдэг хүн байдаг. Тэгэхээр энэ хүн маань ингээд цаашаагаа одоо CME Chicago Mercantile Exchange гэдэг групп байдаг. Тэр группийн трейдерүүдэд дээрээс нь томоохон institutional трейдерүүдэд одоо ингэж аргачлалаа зааж явдаг нэг ийм хүн байдаг. За тэгвэл яг энэ техник шинжилгээ гарчлаа, суурь шинжилгээ гарчлаа. Энэ хоёрын дараа тэгвэл яг өнөөдрийг хүртэл ямар анализийн төрөл биднийг одоо яг амжилттай арилжаа хийх вэ гэдэг төрөл одоо тэр алхамд хөтлөх вэ гэдэг нэг юм асуудал гарч ирж байна. За тэгвэл үүнийг ингээд авч үзэх юм бол ментал буюу би ерөөсөө хин юм бэ гэдэг. Энэ анализ буюу одоо арилжаан дээр үргэлж би хэн бэ гэдэг асуудал би хэн бэ гэдэг энэхүү асуултыг бол үргэлж өөрөөсөө асууж тэр хариултыг байнга зөвөр олох тийм үү байнга өөрийгөө хянах гэсэн ийм анализ бол үргэлж яг амжилттай арилжаа хийхэд бол шаардлагатай юм байна гэдэг энэхүү одоо дүгнэлтэнд бол хүрсэн яваад байна гэсэн үг. Тэгэхээр юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр яг одоо арилжааг үргэлж байнгын ашиглаж тэрүүгээрээ орлогыг бүрдүүлдэг хүмүүс бол ерөнхийдөө яг өөртөө бол ажил сурсан хүмүүс байдаг гэсэн. Яг тэгэхээр ерөнхийдөө бол техник одоо ханшийн график за дээрэс нь бол медиа унших за тухайн эдийн засгийн үзүүлэлтүүдийг судлах одоо улс орны байдлыг судлах ч гэдэг юм уу эдгээр бүх зүйлсүүдийг бол хүн бол ингээд одоо оюун ухааны те одоо IQ өндөртэй хүмүүс ч гэдэг юм уу юмыг сайн хийдэг ойлгодог хүмүүс ч гэдэг юм уу энэ бүх хүмүүс бол угаасаа энэхүү хоёр техник шинжилгээ суурь шинжилгээний аргачлалыг бол маш сайн хийж чадна. За гэвч яагаад тэгвэл математикийн доктор профессорууд одоо физикийн тэр томоохон эрдэмтнүүд яагаад бүгдээрээ арилжаа хийгээд амжилттайгаар энэ мөнгө гэдэг зүйлсийг одоо ургуулж байгаа юм шиг те мөнгө гэдэг зүйлийг тарьж байгаа юм шиг ингэж арилжаан дээр амжилт гаргаж чадахгүй байх вэ гэдэг л өөрөө энэ одоо ментал анализ гэдэг зүйлс гарч ирэхэд ерөөсөө хамгийн чухал одоо асуудал болсон байхгүй. Одоо тэгэнгүүт одоо энэхүү ментал гэдэг буюу ер нь бол энгийнээр хэлэх юм бол хэн их өөрийгөө таньж хэн их өөрийгөө удирдах хэн их өөрийгөө сайн мэдсэний үндсэн дээр арилжаан дээр тэр өөрийгөө болон техник шинжилгээ, суурь шинжилгээ гэсэн энэ гурван анализыг хослуулж чадсан хүн нь ер нь бол амжилттай арилжаач болох магадлалтай болдгоо гэсэн үг. За тэгвэл дараагийн слайд руу оръё. За тэгвэл одоо ментал гэдэг зүйлийг яриад байна. Би хэн бэ гэдгийг яриад байна. Тэгвэл бид нар яаж өөрийгөө таних юм бэ? Яаж тэгвэл энэхүү одоо анализыг яг амжилттай арилжаанд хөтлөх юм бэ? За тэгвэл ирээдүйн ерөөсөө хизээч тодорхой байдаггүй юм байна л да. Тэгэхээр бид бүгд одоо
энгийн амьдралдаа ирж гэх үү. За одоо ер нь бодит жишээнүүд ингээд бодохоор ер нь ирээдүй ер нь тодорхой байдаг үг гэж. Одоо өнөөдрөөс хойшоогоо 1 цаг, 2 цагийн дараа, 3 цагийн дараа, эсвэл 1 өдрийн дараа юу болох вэ гэдэг бол тодорхой байдаггүй. Хизээч тодорхой байдаггүй. Яг тодорхой байдаггүй ч гэсэн ерөнхийдөө төлөвлөгөөний хувьд бол нэг хар зураг бол байж идэг те. За би бол нэгтгэхэд тим юм аа хийнэ. За би нэгтгэхэд математика хийн, нэгтгэхэд би магадгүй тэр ажил одоо ярилцлагандаа орно ч гэдэг юм уу. Нэг юм тодорхой акшнуудыг бол төлөвлөөд түүнийхээ дагуу хийж бод. За гэвч яг энэхүү акшнуудыг төлөвлөж явах үед бол хизээч яг одоо таны төлөвлөсөн 100% байдлаар үргэлж ирээдүй бол танд одоо нөлөөлдөг гэсэн. Тэгэхээр бид нар ирээдүйд юу болохыг бол хинч мэдэхгүй гэдэгтээ хамгийн нэгдүгээр эвлэрэх шаардлагатай. Энэ бол яг одоо одоо бид нар бол дээрэс нь одоо арилжааны те. За одоо би бай захиалга нээлээ гэхэд бол 1 цагийн дараа 3 цагийн дараа ч юм уу яг одоо энэ моментоос хойш юу болохыг мэдэхгүй мөртлөө бодолдож авч байгаа шүү дээ. Нэг өсөндөө ханш өсөж магадгүй гэж бодсны үндсэн. Тэгэхээр энэ бол нэг тийм магадлалын тухай зүйл яригадаад байгаа байхгүй юу? За тэгэхээр одоо нэг юм асуудал гарч байна. За хамгийн ихний өгүүлбэрийг бүгдээрээ уншия. За энэ юу гэж? Та ашиг олохын тулд ирээдүйд юу болохыг мэдэх ёстой гэж. За энэ дээр бол би энэхүү өгүүлбэрийг зөв гэж хэлээг. Одоо бүгдээрээ өөрөөсөө асууя. Энэ үнэн үү? Эсвэл худлаа юу гэж? Та ашиг олохын тулд ирээдүйд юу болохыг мэдэх ёстой. Энийг яг үнэн гэж бодож байгаа хүмүүс байх юм бол бас нэгдүгээр тоо мэдэх байгаа. Худлаа гэж бодож байгаа хүмүүс ч гэсэн байна. Тэгэхээр та ашиг олохын тулд ирээдүйд юу болохыг мэдэх ёстой. За энэ өгүүлбэрийг бол би та бүхэнд юу гэж хэлэх гэж байгаа юм гэхээр энэ бол худлаа гэж хэлэх гэж байна. Тэгэхээр бүгдээрээ энийг бол худлаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Буюу энэ зүйл бол байж болохгүй. Буюу бид нар ашиг олохын тулд ирээдүйд юу болохыг мэдэх ёсгүй гэдэг зүйлсийг тайлбарлая. За тэгвэл ашиг олохын тулд ирээдүйд юу болохыг хэрвээ мэдэх ёсгүй юм бол бид нар яаж одоо өснө гэж захиалга өгч байгаа юм бэ те. За тэгвэл энэ дээр нэг юм байна. Ирээдүйд бид нар юу болохыг мэдэх ёсгүй. За гэвч ирээдүйд ямар үйл явдал болох нь илүү магадлал өндөртэй юм бэ гэдэг ийм асуудал гарч ирдэг. За тэгэхээр ирээдүйд маш тохиолдох боломжтой олон хувилбарууд байдаг гэсэн. За А хувилбар, Б хувилбар, С хувилбар тийм ингээд маш олон хувилбарууд. За энэхүү олон хувилбарууд дундаасаа яг таны одоо сонгосон за ер нь бол яг А хувилбар нь арай илүү яг ийм нөхцөл байдалд бол А хувилбар нь арай илүү тохиолддог доо гэж бодож байгаа бол энэ бол одоо магадлалын сэтгэлгээ гэсэн. Тэгэхээр та юмд бол 100% итгэхгүй байх нь шүү дээ. Ерөнхийдөө нэг 3 хувилбар байгаа. Эннийхээ аль нэг нь бол та дандаа яг одоо таны харагдаж байгаа нөхцөл байдлын хувьд А хувилбар нь л байнга тохиолддог гэж бодох юм бол энэ бол ингээд магадлалын үндсэн дээр та бодож сэтгэж байна гэсэн. Тэгэхээр энд нэг юм асуудал гарч байна. Хизээч тодорхой зүйлийг яриаг. Тэгэхээр тодорхой биш гэж бидж байгаа юм чинь хэрвээ таны А тохиолдол маань нөгөө одоо таны сонгосон А хувилбар маань яг биелэлээ олохгүй байх юм бол та урам хугарах ёсгүй гэсэн. Урам хугарах ёсгүй. За ингэхлээр айгүй зөв болж байгаа байхгүй. Та өөрийгөө магадгүй ингээд А хувилбар ч за яг А хувилбар л гарч ирнэ гэхэд А хувилбар гарах юм бол за энэ бол ингээд магадлалын хувьд бол гарч ирэх боломжтой байсан. Тэгэхээр яг гараад ирлээ. Хэрвээ Б хувилбар болчих юм бол энэ бол бас байнгын А хувилбар гардаггүй. Энэ бол заримдаа Б, заримдаа бас С хувилбар гардаг учраас хүмүүс асуудал байхгүй. Ингээд дараагийн зүйл рүү ордог. Тэгэхээр энэ ихний өгүүлбэр бол худлаа гэсэн. За бүгдээр хоёр дахь өгүүлбэрийг харъя. За арилжаанд ашиг олно гэдэг нь анализа зөв хийх тухай юм аа. За энэ дээр санал нийлэх хүн байна. Санал нийлэхгүй хүн байна. Бас өөрөөсөө бодоод үзээрэй. За тэгэнгүүт одоо энэ дээр би нэг зүйлийг тайлбарлана. Арилжаанд ашиг олно гэдэг бол анализа хэрвээ зөв хийх тухай ойлголт байсан бол бид нар анализыг л зөв хийгээ сурчих юм бол арилжаан дээр ашиг олно гэдэг логик руу хөтэлдэг. Энэ өгүүлбэр бол. За гэвч энэ өгүүлбэр бас худлаа гэсэн. Тэгэхээр бид нар нэг юм биш үү? Одоо анализыг зөв хийгээд за одоо ингээ анализа зөв хийгээд А хувилбар ер нь бол яг зах зээл дээр бий болох юм байна гэд бодчихлоо. За гэвч яг анализа хэдийн мянга зөв хийгээд А хувилбар гарна гэж бодсон ч гэсэн түрүүний эхний өгүүлбэр дээр бол хэлсэн шүү дээ. Б хувилбар, С хувилбар бас магадлалын хувьд гарч иж болно. Гэхдээ А хувилбар бол илүү их гарч ирдэг.
За ингэж үзэх юм бол арилжаанд ашиг олно гэдэг бол анализа хэдий зөв хийсэн ч гэсэн энэ бол зөвхөн анализ хийх тухай ойлголт байдаг юм аа гэсэн. Тэгэхээр арилжаанд ашиг олно гэдэг бол анализыг зөв хийх тухай ерөөсөө биш ээ гэсэн. Яг л бид угаас анализыг зөв хийж чаддаг. Гэвч үүнээс гадна маш олон хүчин зүйлс байдаг учраас тэр олон зүйлсүүдийг системтэйгээр нэг зөв гэдэг ойлголтод аваач чадах юм бол бид нар арилжаанд ашиг олно гэсэн. Тэгэхээр хүмүүс асуудаг ярьдаг те за энэ анализыг зөв хийчих юм бол энэхүү техник шинжилгээнийг зөв хийчих юм бол за эсвэл магадгүй яг ямар мэдээлэл гарах гэдэг нь те магадгүй бид бүгдээ мэддэг шүү дээ. Сар болгоны эхний 5 баасан гарагт зах зээлд нийтлэгддэг Америк нэгдсэн улсын хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт сайн юм уу муу гарахыг мэдчихэл юм бол бид нэр ингээд ашиг олж чадах юм биш үү гэдэг юм уу. Яг ингээд яг таг 100% гэсэн юм үнэн зүйлийг бид нар өөрсдөө арилжаанаас шаардаад байдаг. Тэгэхээр тийм зүйл хэзээ ч байх боломжгүй. Яагаад гэвэл бид нар ирээдүйд ажиллаж байгаа учраас ирээдүй бол үргэлж тодорхойгүй байдаг гэдэгтэйгээ илэрх ёстой гэсэн. За тэгэнгүүт дараагийн асуудлыг ярив. За арилжааны алдагдал гэдэг нь арилжааны бизнесийн салшгүй холбоотой зүйлс юм. За энэ юу гэж бодож? Арилжааны алдагдал гэдэг нь арилжааны бизнесийн салшгүй холбоотой зүйл юм. Тэгэхээр нэг өсөндөө та алдагдлаас зугатах гэдэг зүйл хизээч байх боломжгүй гэдэг зүйл яригдчихсэн. За энэ бол үнэн. Энэ бол маш үнэн зүйл. Одоо энийг бол бүгдээр харин үнэн гэж итгэх ёстой гэсэн. За яагаад вэ гэхээр арилжаанд хэрвээ бид нар алдагдал хүлээхгүй байх юм бол энэ баланс гэдэг зүйл чинь байхгүй болчихно. Нэг өсөндөө бүгдээрээ үргэлж ашиг олно гэдэг ийм хүлээлтийг ерөөсөө өөрөөсөө тавьж болохгүй гэсэн. За тэгэх юм бол бүгдээрээ ийм байх нь шүү дээ. За би алдаж болно. За би онж болно. Гэхдээ эцсийн дүндээ би ашигтай байх нь чухал гэдэг. Ийм арай өөр концепт руу шилждэг гэсэн. Энэ бол арилжааны бизнесийн хамгийн чухал ойлголт юм аа гэж. За тэгвэл одоо энэний дараа бас дахиад зөндөө олон зүйлийг ярина. За дөрөвт хүүхэлбэрийг харъя. Та зах зээл ханшийн талаар хэдий хэмжээний мэдлэгтэй болно. Тэр хэрээрээ та арилжааны ихэд хялбар болох юм аа гэж. За энэ үнэн үү? За ингээл бүгдээрээ энэ маш олон зүйлсийг сурах нь шүү дээ. Ингээл техник шинжилгээ гэж юу юм бэ? Суурь шинжилгээ гэж юу юм бэ? Яаж ханш хөдөлдөг юм бэ? Ямар зон байна гэл ингээ бүх олон зүйлсүүдийг ингээ сураалах нь. Ингээл энэ олон зүйлсийг сурах тусам та арилжааны ихэд илүү хялбар болох уу? Эсвэл та ямар ч зүйлийг сураагүй байсан ч гэсэн арилжааг хялбар нээж болох уу гэж. Тэгэхээр арилжааны ихэд хялбар болно гэдэг бол зүгээр л баа юм уу сейл товч дарахыг би хэлж шүү дээ. Тэгэхээр та яг баа юм уу сейл дарж чадах уу? Энэ бол чадна шүү дээ. Ер нь бол ямар ч асуудал байхгүй шүү дээ. Тэгэл гол нь үр дүн хасах уу нэмэх үү гэдэг бол асуудал. За тэгвэл энд нэг юм асуудал гарч ирсэн. За ингээ бүгдээрээ юм сураал. Арилжаа, техник шинжилгээ гэж үү, суурь шинжилгээ гэж үү гэл юмаа сураал. Ингээ сурах тусам та арилжааны ихэд аягүй хэцүү болчихдог. Арилжааны ихэд хэцүү болчихдог. За энэ арилжааны ихэд хэцүү болж байгаа тэр процесс бол юунаас үүдэлтэй юм бэ гэхээр таны сэтгэл зүйтэй холбоотой гэсэн. Тэгэхээр та ингээ сэтгэлгээнийхээ хувьд буюу сэтгэл зүйн хувьд ингээд өмнө ингээ арилжааны игээл real dance дээр арилжаа гэдэг явах та зөндөө олон алтан зөндөө олон он тэ таны алдаа оноо гэдэг зүйлс ч юм бол ингээд тасралтгүй ингээд цоваа үргэлжлээл байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хооронд бол магадгүй 3 удаа алдсан 4 удаа алдсан байх юм бол та 5 дахь арилжаа хийж чадахгүй нөхцөл байдаг. Энэ бол сэтгцийн хувьд айдас бий болдог гэсэн. Тэгэхээр бүгдээрээ айдас буюу сэтгэл хөдлөл гэдэг зүйлтэй автах юм бол та арилжаа нэг ийм хэцүү болчихдог гэсэн. Тэгэхээр нэг өсөндөө ер нь бол таны мэдлэгээс үл хамааран та яг тэр алдаа юм уу, оноо юм уу, нэмэх хасах арилжаа тэр болгоныг хэрхэн яаж өөртөө хүлээж авч байгаа вэ гэдэг бол илүү чухал гэсэн. Тэр хэрхэн яаж хүлээж авч байгаа вэ гэдэг маш чухал учраас энэ бол сэтгэл хөдлөлөө арилжаанд ашиглаж болохгүй гэсэн. Тэгэхээр та яг өөрийнхөө дүрмийг гаргасан, та өөрийнхөө дүрмийг баримтлаад явж байгаа бол тухайн өдөртөө хэдий ямар арилжаа хийх үү гэдэг зүйлсийг тодорхойлж байгаа бол түүнийгээ дагаад ерөөсөө өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ашиглахгүйгээр арилжаа хийх шаардлагатай гэсэн. Тэгэхээр бид нар бол мэдлэгтэй болох хэрээрээ арилжаа нэхэд хэлбэр болох юм биш. Ер нь бол та арилжааг угаасаа нэхэд хэлбэр байдгаа.
сэтгэл хөдлөлийг оруулаад ирэх юм бол арилжаа нээхэд хэцүү болох уу эсвэл хялбар болох уу тухай ер нь бол яриа явагдана гэж ойлгох хэрэгтэй. За хамгийн сүүлд нь бол юу гэдэг вэ гэхээр миний арга барил ханшийн нөхцөлд ямар нөхцөлд арилжаанд оролцох вэ? Ямар нөхцөлд арилжаанаас гарах вэ гэдгийг бол хэлж өгдөгөө гэсэн. За энэ нэг юм өгүүлбэр байна тийм. Миний арга барил ханшийн ямар нөхцөлд арилжаанд орох уу? Эсвэл арилжаанаас гарах уу гэдгийг надад хэлж өгдөг. Тэгэхээр энэ нэг сони юм байх нь шүү дээ. Одоо хизээ ор, хизээ гар гэж хэлдэг. Таны өөрийн зохиосон, таны өөрийн эзэмшсэн нэг юм арга барил. За тэгэхээр энэ арга барил бол ерөөсөө танд хизээ орох уу, хизээ гарах уу гэдгийг хэлээд өгчдөг. За энэ бол маш өнөө өгүүлбэр байх нь. За тэгвэл энэхүү өгүүлбэр үнэн юм бол арга барил гэж юу юм бэ? Арга барил нь ямар зүйлсийн хосломол холимог байх ёстой. За ингээ бодоод үзэх юм бол арга барил дотроос сэтгэл зүйн арга барил байж болно, арга аргачлалын арга барил байж болно, эрсдлийн удирдлагын арга барил байж болно. За ингээд энэ гурван зүйл маань ингээд таны хувьд байнгын тогтсон, байнгын ашигладаг ийм байж чадах юм бол та одоо компьютер нээгээд чартаа хараад зах зээл ямар нөхцөл байгааг тодорхойлчих нь. За ингээд тэр нөхцөл байдал маань таны арилжаанд ордог, эсвэл таны гардаг үе мөн үү? Биш үү? Ингээд бодох гэсэн. За мөн байх юм бол ямар ч эргэлзээ байхгүй, ямар ч айдас байхгүй. Ерөөсөө ямар ч тийм илүү дутуу юм бодох юм байхгүйгээр та арилжаанд оролцох хэрэгтэй. Нөгөө талаас арилжаанд оролцсон явж байгаа бол яг миний одоо арилжаанаас гарах буюу одоо ханш одоо алдагдлыг хүлээгээд гарах эсвэл ашгийг аваад өглөөд гарах энэ хоёр нөхцөл байдал зах зээл дээр бий болж байгаагүй юу? Ингээхээр нөгөө дөрмийнхэн дагуу ажиллах гэдэг. За ингэж явах юм бол одоо таны арга барил танд хизээ орох, хизээ гарахыг хэлж өгч чадчих юм бол энэ бол маш сайн арга барилаа гэсэн. Тэгэхээр бүгдээ яг ийм арга барилыг өөр өөртөө төвлөрүүлээд өөр өөрөөсөө олж авах нь бол маш чухал байдаг гэж. За тэгэхээр энэ саяны 5 өгүүлбэр бол би зарим нь хотлоо, зарим нь үнэн гэж та бүхэн тайлбарласан учраас энэ дундаас яг зүйлсүүдийг миний одоо хэлсэн санаануудыг маш сайн тогтоож авах нь зөв шүү. Дараа чи одоо хичээлүүд дараа чи одоо яг бодит арилжаа хийгээд явхад миний хэлсэн зүйлсөө танд бол маш их хэрэг болно гэж би бол итгэлтэй байна. За одоо бас нэг зүйлийг яригдана. За ерөнхийдөө одоо бид нар ингээд арилжаан дээр шийдвэр гаргахдаа тийм ер нь яг шийдвэр ингэж гаргаж явах явцдаа яаж ямар процессын дагуу явах юм бол ингээд зүв бэ гэдэг талаар ярив. За тэгэхээр одоо бүгдээрээ нэгдүгürt бол анализ хийдэг. За ингээд за одоо зах зээл дээр тренд байна уу? За зах зээл дээр одоо миний арилжаанд ордог одоо support resistance тийм үү? Тухайн зон байна уу гэдэг ч юм уу. Ингээд өөрөөс одоо анализ хийгээ явна. За тэгэхээр одоо анализ гэдэг зүйл болоод ингээд ээж гэсэн үг. За тэгвэл нөгөө талаасаа риск гэдэг зүйл байна. Хоёрдугаарт. За эхлээ анализ гэдэг бол ингээд ээж буюу та зах зээл дээр ямар нөхцөл байдлыг яаж хийдэг вэ гэдэг нэг юм одоо яг өөрөө чинь гаргасан арга барил гэсэн. За түрүүлж байгаа. За шийдвэр гаргах процессын үед бол ямар хуу дараалтаагаар явах юм бол зөв байх вэ гэдэг талаар ярьж ирсэн. За тэгэхээр анализийн үед бол бүгдээрээ нэгдүгээр ингээ өөрөөсөө анализ хийгээд яг өөрийнхөө арга барилыг гаргаад үүнийхээ дагуу шийдвэрийг гаргана. За тэгвэл хоёрдугаарт нь риск буюу хай одоо нөхцөл байдал маань зах зээлд үүслэх гэхэд энэ дээрээ за одоо би арилжаанд оролцохдоо хэдэн хувийн рискийг баримтлах вэ, хэдэн хувийг рисклэх вэ гэдэг ийм асуудал гарч ирсэн. За одоо энэ дээр нэг юм сонин асуудал байдаг. Хүмүүс яг риск буюу ингээд рискийг ярихад аягүй сайн ойлгодог хүмүүстэй яг бодит арилжаагаа хийхдээ за одоо би жишээлх юм бол за би $1000 данстай ингээд 5% рисклэнэ буюу $50 одоо өөрөөсөө эрсдэл гаргах гэдэг юм тийм үү. За тэгвэл та энийг маш сайн хүлээн зөвшөөрснөхийн үндсэн дээр тавих хэрэгтэй гэсэн. Юу гэж байгаа юм бэ гэхээр та өөрийнхөө $50 рискэнд гаргахдаа таны бодол санаа ямар байх хэрэгтэй вэ гэхээр за би энэ $50 бол алдчихлаа. Нэгсэндээ энэхүү арилжаагаа би нээгтэл өөрийгөө алдсан гэдгийг мэдрэх хэрэгтэй гэсэн. За ингээд та $50 яг алдсан гэдгийг үнэхээр мэдэрч чадах юм бол та яг бодит байдал дээр хэрвээ та алдахгүйгээр таны $50
одоо риск хийж байгаа тухайн арилжаа маань $150 ашиг авчих юм бол та за би ямар ч одоо тийм баярлах хөөрх юм байхгүй тий. Ягаад гэвэл энэ бол нэг хувилбар нь $150 нэмэх байсан, нөгөө хувилбар нь хасах 50 байсан гэж. Тэгэхээр нөгөө за эсрэгээрээ тэгэх юм бол та $50 алдлаа гэхэд бол дараачийнхаа арилжаа руу төвлөрөх боломжтой болчихно гэсэн. Ягаад тэгэхээр та $50 алдахаа угаасаа анханасаа мэдчихсэн. Хэрвээ энэ мөн буруу явах юм бол $50 алдахаа мэдчихсэн. Энэ дээр бол та ямар нэгэн байдлаар сэтгэл санаа нь хөдлөөд, гуниглаад, одоо уурлаад, шарлахаад ч гэдэг юм уу, өстой нэрээ шийд алдчихлаа гэдэг тэр ойлголт ерөөсөй байх ёсгүйгээр анханасаа сэтгэл зүгээ бэлдсэн хүлээн зөвшөөрсөн байх ёстой гэсэн. За ингэж чадах юм бол та зөв рисктэй буюу маш зөв тарих оюун ухаантайгаар арилжаа хийж гинэ гэж ойлгох хэрэгтэй гэсэн. За тэгвэл 3 дугаарт одоо саяны хэлсэн өөрийгөө мэдхтэй би хэм бэ ментал буюу за би яг ийм үедээ одоо магадгүй өдөрт бол би 1-2 удаа арилжаагээ зогсох ёстой бол зогсох ёстой, 3 арилжаа хийгээд зогсох ёстой бол зогсох ёстой гэсэн ийм өөрийн гэсэн одоо сэтгэл зүйн маань яг энэ доктортой байдаг тэр нөхцөл байдлыг гаргаж ирээд түүнийхээ дагуу арилжааныхаа төлөвлөгөөг бас үүсгэн бий болгох шаардлагатай гэсэн. За ингээд үзэх юм бол яадаг вэ гэхээр хүмүүс маань яг өөрийгөө сайн мэдгүй учраас заримдаа зарим хүмүүс маань 1 юм уу 2 юм уу 3 удаагийн хасах стоп лосс хийнгүүтлээ яг өөрийнхөө зохиосон тэр бүх зүйлсүүдийг одоо умартаад, мартаад ингээд шууд гамбл хийж эхэлдэг гэсэн. Гамбл хийж эхэлдэг. Нэг өсөндөө зах зээлд ялагдахгүй байх хүсэл, зах зээлийг дийлэх хүсэл гэд маш олон сэтгэл зүйн асуудлууд гарч ирж байгаад буруу шийдвэрийг гаргаж эхэлдэг гэсэн. За хэрвээ та өөрийгөө одоо ойлгосон, өөрийгөө одоо маш сайн одоо таньж мэдээд түүнийхээ үндсэн дээр төлөвлөгөөгөө гаргаж чадсан байх юм бол за таны процесс маш зөв явж байна гэж ойлгох хэрэгтэй. За ингээд маш зөв процесс явж чадж байгаа бол эцсийн дүндээ үр дүн нэмэх байх уу, хасах байх уу гэдэг л асуудал гарч ирнэ. За тэгэхээр энэ дээр анализ, риск, ментал гэдэг энэ 3 процессын шийдвэр гаргалтуудыг бол бид нар яг та өөрөө удирдах чадна гэсэн. За гэвч үр дүн бол танаас огт хамаарахгүй. Яг тэгэхээр энэ дээдлийн 3 танаас шалтгаалсан зүйлсүүдийг та маш сайн хийх юм бол үр дүн буюу одоо сарын дараах үр дүн бол сайн гарна гэдгийг бол би танд хэлж чадна. За гэвч нэг арилжаан дээрх үр дүн сайн гарах эсвэл муу гарахыг бол хэн ч мэдгүй. Тэр ягаад тэгэхээр яг таны одоогийн нээж байгаа арилжаа маань яг зөв байх юм уу эсвэл яг буруу байх юм уу хэн ч мэдэхгүй гэсэн. Тэгэхээр бид нар бүгдээрээ нэг өсөндөө одоо анализыг зөв хийлээгээд яг таны анализ бол яг зөв байх албагүй л гэсэн. Тэрийг бол хэн ч мэдэхгүй. Яг тэгэхээр зах зээлд оролцож байгаа маш олон хүмүүс байгаа. Маш олон хүмүүс таны харж байгаа зүйлсийг ял харж байгаа. Тэгэхээр зарим хүн бол одоо таны харж байгаа өнцгнөөс арай өөр өнцөг харж байгаа учраас шийдвэр гаргалтууд маш өөр байгаа учраас одоо өнгөрсөн удаад яг энэ одоо А цэгээс Б цэг хүртэл ханш унж исэн боловч ирээдүйд яг тэгж уннаа гэсэн үг ерөөсөй байдгүй гэсэн. Ягаад тэгэхээр бид нар хүмүүс учраас өнгөрснөөсөө дандаа суралцж идэг, өнгөрснөөгөө дараа дандаа ажиллаж идэг учраас тухайн үед бол зарим алдсан хүмүүс маань шийдвэрийг яг зөв болгож гаргахыг хичээж байгаа. Заримдаа одоо арилжаанд оролцож чадаагүй хүмүүс бол энэ дээр оролцож байгаа гэдэг. Ингээд ер нь бол өнгөрсөн одоо тухайн нөхцөл байдал одоо юу гэдгийг head and shoulders pattern үүсээд өмнө ингээд унжсэн бол энэ удаад яг уннаа гэсэн үг ерөөсөө биш ээ гэдгийг бол маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр дандаа ундаггүй буюу 100% гэж юм байдаггүй гэдгийг яг үнэхээр маш сайн ухаарч ойлгож чадах юм бол бид нар арилжаан дээр сэтгэл зүйтэй холбоотойгоор ийм асуудал алдааг бол гаргахгүй байж болно гэж хэлэх гээд. За бүгдээрээ 2 минутын завсарлага авчаад эргээд энэхүү митингдээ ороод ирье. За тэгэхээр бүгдээрээ шийдвэр гаргах процессын талаар ярьсан. Тэгэхээр ер нь бол эдгээр 3 зүйлсийг бол маш сайн харж харах хэрэгтэй гэдэг зүйлийг бас ярина. За одоо тэгэхээр бүгдээрээ процесс мэдээж ингээд өөрсдийнхөө замлаар өөрсдийнхөө арга барилд тулгуурлаад процессыг маш сайн хийлээ гэж бодъё. За тэгвэл энд нэг юм зураглал байна. Тэгэхээр энэ бол бүгдийн мэддэг одоо арга барил гэж ярьдаг одоо хятадаар бол yin yang те. За ингээд бол ер нь амьдралын жаргал зовлон, хар бараан, сайн сайхан энэ хоёрын холимог те ер нь бол ингээд амьдралын хүүт гэж ярьдаг. За энэ дээр юу хэлж байгаа юм бэ гэхээр бүгдээрээ бас жоохон ингээ анхаарч харъя л та. За энд ингээ цагаан цэг бол ингээ цагаан дүрсний одоо энэ хэсэг бол ингээ жаргал гэж тий.
За их сайхан сайхан зүйл байна шүү дээ. Цагаан жаргалтай. За тэгвэл энэ ингээ маш их хэмжээний жаргал донд бол жижигхэн юм харцыг бол байна гэж. Энэ бол ингээ зовлон. За тэгвэл нөгөө талдаа ингээ маш их хэмжээний зовлонтой амьдрал байлаа гэж бодъё. За ингээ маш их хэмжээний зовлон байсан ч гэсэн жижигхэн хэмжээний цагаан бол заавал байдаг гэж. За ингээ тэгэхээр ер нь жаргал зовлон гэдэг зүйл бол ингээ заавал ээлжилдэг. За эсрэгээр амьдрал гэдэг чинь ерөнхий том бөөрийнхийгээр харах юм бол яг жаргал нь яг зовлон ингээ ээлжтэй яг ижилхэн тэнцүү хэмжээгээр ингээ бие биенээ оршин байдаг. Ягаад тэгэхээр бид нар хэрвээ сайн сайхан зүйлс гэдэг зүйл хэрэг байдаг гэдгийг нотлохын тулд бол муу зүйл гэдэг зүйл заавал бид тохиолдох шаардлагатай гэсэн. Тэгэхээр бид нар муу зүйл тохиолдож байгаа учраас тэр үед бол би сайхан байсан юм байна. Тэр үед би аз жаргалтай байсан юм байна гэдэг зүйлийг ойлгодог. За нэгэсэндээ та уруудж явж байхдаа өксгөн тийм сайхан зүйл байсан юм биш үү? Би өндөрт байсан юм биш үү гэдгийг ойлгодог гэсэн. За нөгөө талаасаа бас юм ингээд сурж агаад юм мэдэхгүй байгаагаа ойлгох тусам бол тухайн үед би энийг юм мэдлэггүй байсан юм байна тий. Юм ингээд сураад танд ойлгохгүй зүйлс тулгарч явах тусам ер нь бол би ч өмнө болоогүй байсан юм байна. Ингээд ойлгохтой. Яг адилхан ба. За ингээд арилжааны хувьд болохоор яг энэ дээр яаж буудаг вэ гэхээр ерөөсөө л энэ ялалт гэдэг зүйл бол нэмэгтэй. Энэ сайхан цагаан ялалт бид нар бол ерөөсөө ингээд вэн гэж яриад байгаа. Ерөөсөө ашигтай арилжаа гэж яриад. Нөгөө талаас энэ ялагт гэдэг зүйл нь юм хар зүйл тий. Гэвч энэ хоёр бол ерөөсөө байнгын ижил хэмжээгээр бол байна гэдэг. Тэр бидний арилжааны үр дүн бол яг ийм ижилхэн хэмжээтэй ялагдал байна гэсэн. За гэвч арилжаа гэдэг бизнес бол айгүй тийм онцлог нэг зүйлс байгаад байгаа байхгүй. Онцлог ерөөсөө ганцхан зүйл. Бид нар ялалтынхаа ялагдлынхаа тооноос бага байлгаж тий. Тэгэхээр ялалт нь ялагдлаасаа бага байх нь шүү. Тэгэхээр их ялагдана гэсэн үг. Их ялагдсан ч гэсэн бид эцсийн дүндээ буюу ашиг хийчихсэн өөрсдийн чинь данс тодорхой хэмжээгээр өсчихсөн байх ийм боломжтой бизнес. Ийм боломжтой зүйлсийг бол арилжаа гэж нэрлэдэг гэсэн. Тэгэхээр айгүй боломжийн байгаа байхгүй. Ер нь бизнес дээр бол яг ийм зарчим бол үйлчлэхгүй шүү дээ. Та заавал 49 удаа ялагдсан бол 51 удаа ялж иж ер нь бол ингээд эерэг үр дүн гарах ийм шаардлага байдаг. За гэвч бодит байдал дээр арилжаан дээр бол та арилжааных 30% нь ялалт байгуулаад 70% нь алдлаа гэхэд чанарынхаа хувьд бол та нэмэх гарах боломжтой байдаг гэсэн. Тэгэхээр энийг бол risk to reward ratio гэдэг зүйлсээр яриад ингээд цаашаагаас дэлгэрүүлээд явна. За тэгэхээр ямар ч байсан бид бүгдээрээ ялагдал гэдэг зүйлсийг бүр 100% хүлээн зөвшөөрөх. Ялагдлыг 100% хүлээн зөвшөөрөх. Ялалтыг болвол яг бид нар бол ер нь хүлээн зөвшөөрөө сурцсан хүмүүс дээ. За гэвч ялалтандаа ханах. Дээрэс нь ялалтандаа ерөөсөө бардаж ерөөсөө олон дараалсан ялалт байлаа гэхэд бол миний дараачийн арилжаа маань ялагдахгүй гэсэн үг ерөөсөө биш гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр нэг өсөндөө та өөрийгөө ялж явах үедээ ялагдал үргэлж оршин байгаа шүү, намайг хүлээж байгаа шүү гэдгээ ойлгох хэрэгтэй гэсэн. Тэр үргэлж ялж байгаа бол үргэлж ялагдж байгаа бол эсрэгээр би удахгүй ялна шүү гэдэг сэтгэлгээгээ ерөөсөө мартаж ерөөсөө хайж болохгүй гэсэн. Тэгэхээр хүн сэтгэл доктороо багтааж чадах юм бол их багын ялгаа юм гэж үг байгаа тийм үү. Тэгэхээр сэтгэл дотроо та ялагдж байгаа бол ялалтыг байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Сэтгэл дотроо та ялаад яваад байгаа бол ялагдал намайг хүлээж байгаа шүү гэдэг тэр сонор сэрэмжийг алдаж ерөөсөө болохгүй байх нэ гэсэн. За дараагийнх руу оръё. За тэгвэл арилжаачдын гаргадаг сэтгэл зүйгээс үүдэлтэйгэр гаргадаг юм алдаанууд байна уу? Байдгүй гэдэг харъя те. Сэтгэл зүйн асуудлаас үүдэлтэй алдаанууд. За нэгдүгээрт бол ашигтай арилжааг төлөвлөснөөс эрт хаах гэж. Ашигтай арилжааг төлөвлөснөөс эрт хаах. За тэгвэл ашигтай арилжааг ер нь бол яагаад бид нар төлөвлөснөөсөө эрт хааж байгаа юм бэ? За яг энэ ихний асуудал бол хэн тулгардаг вэ гэхээр тодорхой хэмжээний алдагдaltaй арилжаа хийгээд 2 юм уу 3 удаагийн алдагдал хийцэн. За ингээд үүнээс улбаатайгаар нэг нээлттэй позиц явж байгаа нь шүү дээ. 3 асах арилжааны дараах нээлттэй позиц. За энэ үед хүн юу гэж бодох вэ гэхээр би өмнө 3 удаа алдсан юм чинь энэ удаад бас ингээд яг алдчих үедээ гэж бодонгуудлаа арай гэж ашигтай явж байгаа арилжаа маань таны төлөвснөөс ч хол явах байсан арилжаагаа
амар ирж давчиж байгаа байхгүй. Нэг өсөндөө $200 та гейн харж исэн бол нэг 100 дээр ч юм уу 70 дээр ч юм уу ингээд аваад гарчна гэсэн. Яагаад гэхээр таны өмнө нь 2 юм уу 3 удаагийн алдагдал чинь нийлээд нэг $70 юм уу $80 хүрсэн. Ингээд үзэхээр за өнгөрсөн удаагийнхаа 3 алдагдлыг ер нь бол би нөхчлөөдөө тэгэхээр бол энэ удаагийн арилжаан дээр ингээд за би ер нь бол аргачлаасаа хамаарахгүйгээр ингээд ирд гарчиж гэдэг юм. Ингээд нөгөө яг өөрийнхөө сэтгэл зүйдэр өнгөрсөн болсон үйл явдлаас болоод өнөөдрийн яг одоогийн хийж байгаа үйлдэлийг өөрчлөх гэдэг бол ингээд сэтгэл зүйгээс улбаатайгаар гаргаж байгаа алдаа гэсэн. Энэ бол маш буруу зүйл. Энийг бол болох хэрэгтэй. Энийг болохын тулд таны гаргаж байгаа шийдвэр бүр зөв байх ёстой буюу яг процессын дагуу зөв байх ёстой. За ингээд нэг арилжаа болгон маань өмнөх арилжаатайгаа юм уу ирээдүйн арилжаатай ямар ч холбоогүй буюу яг одоогийн зах зээлийн одоогийн явж байгаа хөдөлгөөн бол цорын ганц дахин давтагдшгүй ийм одоо үйл ажиллагаа юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр та өмнө нь 10 удаа арилжаан дээр хасах хийсэн байна уу? 11 удаа ялалт байгуулсан байна уу? Яг одоогийн явж байгаа арилжааны үр дүнд чинь ерөөсөө нөлөөлөхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр яг ийм алдааг бол ерөөсөө арилжаач байнга гаргадаг. Би өмнө 3 удаа алдсан юм чи одоо яг нэг одоо яг алдчих гээд байгаа юм шиг санагдаад байна ч гэдэг юм уу. Юу гэж байсан та өөрийгөө хуурж байгаа л нэг юм сэтгэл зүгээл оруулаад байх юм бол энэ бол буруу. Ингэж битгий арилжаа хийгээд ингэж орох юм бол та өөртөө би сэтгэл зүй дээрээ ер нь буруу байгаад байгаа юм биш үү? Сэтгэл зүгээрээ буюу сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргаад байгаа юм биш үү гэдгийг ойлгоод ер нь ойлгох хэрэгтэй гэсэн. За ингээ хоёрдугаарт ялагдсанаа хүлээн зөвшөөрөхгүй байдлаас үүдэлтэйгээр зах зээлийг дийлэх гэж гамбл хийх гэж. Ялагдсанаа хүлээн зөвшөөрөхгүй гэж тийм. За тэгэхээр энэ бол ямар үед гардаг вэ гэхээр за би бол 3 удаагийн ашигтай арилжаасаа хийчихэж байгаа байхгүй. За ингээд 3 удаагийн ашигтай арилжаа хийсэн. За ингэнгүүт 4 дахь удаага яг би ингээд ашигтай арилжаа хийн гэж бодож исэн чинь гинт ингээд алдагдал орчиж байгаа байхгүй. Тэгээ стоп лосс мөрөх гээд ингээд яг одоо нэг 5 секундаар мөрөх гээд шүү дээ. Яг ийм үед юу гэж боддог вэ гэхээр яг ингээд хүн нөгөө одоо би 3 удаа ялсан ч гэсэн нэг ялагдаж магадгүй гэдгээ бодоогүй байх юм бол гинт тухайн ингээд ялагдал хүлээх гээд байгаа нөгөө өмнө нь хүлээн зөвшөөрөх буюу сэтгэл зүйн бэлтгэлгүй байсан учраас тухайн нэг нөхцөл байдлын хувьд айгүй хүнд тусаад ингээд ялагдал хүлээн зөвшөөрөхгүй байдлаас үүдэлтэйгээр нэг удаа шууд одоо стоп ноцох юм уу би яагаад ялагдчихваа юмуут дахиад арилжаа нээдэг ч гэдэг юм уу айгүй тийм хөнгөн хоймгай байдлаар одоо зах зээлийн нөхцөл байдал бүрэлдээгүй үед ч гэдэг юм уу ингээд шууд дараагийн арилжааг нээдэг гэсэн. Тэгэхээр эцсийн дүндээ юу болж байгаа юм бэ гэхээр гамблтай яг ижилхэн болж байна гэсэн. Тэгэхээр та бол арилжааны процессын хувьд маш зөв дараалалтай, маш зөв одоо процессыг бодоод анализа хийгээд маш уус суртай шийдвэрийг гаргаж исэн бол одоо бол тэхгүй байна гэсэн. Одоо бол та өөрийнхөө сэтгэл хөдлөл тэр өөртөө байгаа тулгарч байгаа одоо нэг мэдрэмжээр үндэслээд шууд арилжааг нээж гэсэн. Тэгэхээр энэ бол бид нэр энэ үүнийг трейд гэж нэрлэхгүйгээр үүнийг бол зөвхөн сэтгэл хөдлөл дээр emotion үндэслэсэн гамбл хийж байна гэж ойлгох. Тэгэхээр бид нар бол хизээч ингэж болохгүй. Ингэх юм бол таны урт хугацааны зорилго биелэхэд маш хэцүү болно гэж ойлгох хэрэгтэй. За 3-р ялагдал хүлээхээс айх. Ялагдал хүлээхээс айх. Энэ бол бүр маш хүмүүсийн хувьд бол ерөөсөө ийм түгээмэл тулгардаг юм асуудал. За яагаад тэгвэл ялагдал хүлээхээс бид нэр айдаг юм бэ? Нэг өсөндөө бид нар яг анханасаа арилжаанаас буруу хүлээлттэйгээр орохлоорэ стоп лосс мөргөх, хасах арилжааны үр дүн гарахад бол тийм таатай бос хүлээж авдаг. Энэ реакц хийж байгаа байдал ч юм бол тийм буруу байна гэсэн. За тэгэхээр бид нар яг анханасаа арилжаанд одоо оролцохдоо буюу одоо ингээд та бүхэн маань real dance нэгээ явна шүү дээ. Тэгэхээр ер нь бол одоо өнөөдөр би хасах арилжаа хийгээд дууссан байж бол маргааш хасахтайгаар дууссан байж болно. Тэглийгээ таны одоо дахиад дараагийн арилжаанууд хасах байх гэсэн үг ерөөсөө биш. Тэгэхээр ер нь бол хасах, нэмэх, хасах энэ олон хасах алдагдал ашигын цуваа бол үргэлж байсаар байх учраас бид нар ерөөсөө одоо өөрийгөө хасах арилжаа хийж байгаа буюу одоо үр дүн гарч байгаа маань ялагдаж байна гэж бодох ерөөсөө шаардлага байх. Та ерөөсөө одоо хэдэн ч доллар алдсан байсан. Энэ бол таныг ялагдсан гэдэг бол ерөөсөө хэлэхэд маш буруу байхгүй. Энэ бол та ялагдаагүй. Зүгээр эн чинь арилжааны бизнес дээр та арилжаан дээр буюу одоо ирээдүйд явж байгаа хөдөлгөөнийг мэдхийн тулд ер нь бол заавал зардал гарна гэдгийг ойлгох хэрэгтэй.
Тэгэхээр та ирээдүйд юу хийх гэж байгаа вэ? Ямар хөдөлгөөн хийх гэж байгаа вэ гэдгийг мэдхийн тулд төлбөр төлж яана гэж ойлгох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр магадгүй нэг удаагийн стоп лосс маань дараачийн нэгийг харьцах 5 арилжааны ашиг өгөх арилжааны зардал байсан гэж ойлгох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр та магадгүй $100 олохын төлөө $30 зардал гаргаж байгаа бол таны цэвэр ашиг 70 учраас тэр маань бол ашиг юм аа гэсэн. Тэгэхээр бид нар бүгдээрээ яг одоогийн нээсэн нэг позицийн маань одоо $300 ашигч гэдэг юм уу? Эсвэл дараагийн нээсэн позиц маань $100 алдагтал гэдэг. Энэ хоёр бол ингээд нэг ашиг хийчлээ, нэг алдагтал хийчлээ гэж юусоо бодож болохгүй. Би нийтдээ $200 ашиг хийчлээ гэдэг байдлаар хүлээж авах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгэхээр сарын үр дүн гаргахлаар би энэ сарын ашиг хийдвэ гэдэг бол орлогын дүн, зарлагын дүн хасагдаад ингээд таны хувьд ашиг гардаг гэсэн. Тэгэхээр тухайн сард явж байгаа гүйлгээ бүр бол таны хувьд орлого юм уу зарлага байна гэсэн. Ашиг бол ерөөсөн биш. Сарын эцэст гаргаж байгаа дүн бол харин ашиг байна гэсэн. Ингэж бодох юм бол өнөөдөр миний хувьд ингээд зардалтай байлаа, маргааш бол орлоготой байлаа гэж бодох хэмжээнд хүрнэ гэсэн. Энэ бол маш зүс сэтгэлгээ юм аа гэж. За дөрөвдүгээрт нь ашигтай арилжааны үр дүн гарсан үед энэ байдал дасан зохицох гэж. Нэг өсөндөө 5 удаа, 6 удаа нэмэх арилжаа хийх юм бол дасчдаг бид нар. Яг дараагийн арилжаанда сэрэмжээ алддаг гэсэн. Ингээд сэрэмжээ алдахаараа хүн стоп лоссыг авах эсвэл алдагт хүлээсэн ч гэсэн дахиж арилжаа хийх, сэтгэл хөдлөлөөрөө үндэслэж арилжаа хийх, сэтгэл хөдлөлөө арилжаандаа оролцуулах гэдэг ингээд маш олон юм асуудал гардаг. Тэгэхээр таны хувьд сэтгэл зүй буюу дотроо бодож байгаа тэр ойлголт маань үргэлж за одоо би ингээд ашигтай яваад байгаа ч гэсэн алдчихж бас магадгүй шүү гэдэг тэр сэтгэл зүйн яг өөртөө суулгасан тэр нэг natural сэтгэл зүйн байдлыг буюу яг юм тогтуун байдлыг бүгдээрээ бий болгох шаардлагатай гэсэн. Ингээд хит их ашигтай байж юм бол энэ тогтуун байдлаас энэ дээшig очичхороо сэрэмжээ алдаад доошогоо огцон мунах магадaltaй болчихно. Эсвэргээр ингээд алдсаар хагаад таны сэтгэл зүйн юм доор орчих юм бол хэзээ дээшигээ гарч ирч чадахгүй буюу дахиж арилжаа нээж чадахгүй юм нөхцөл байдал бас хүрэх гээд байдаг. За ингээд үзэхээр бол ер нь би алдж байгаа байх юм бол ашигаа бол удахгүй хийн. Хэрвээ ашигаа хийгээд байх юм бол би бас удахгүй алднаа гэдгээ хүлээн зөвшөөрж тэрэн дээрээ ер нь бол хүлээлтийг зөв байлгана буюу сэтгэл хөдлөлөө ийм тогтуун түвшинд нь аваачиж байлгах нь бол маш зөв юм аа гэж хэлж байгаа. За 5 дугаарх нь олон удаагийн алдагдлаас үүдэлтэй арилжаа нээхээс айх гэж. За сая хэлсэн тийм. Ер нь бол ингээд 2 юм уу 3 удаа алдахлаар хүн юу гэж боддог вэ гэхээр би ер нь арилжаа хийж чадахгүй юм байна уу. Би ер нь бол арилжааг миний хийж байгаа арга аргачлал буруу юм байна ч. Ингээд яг өөрөө зөв сурсан арга аргачлалаа буруутгаад үүнээсээ үүдэлтэйгээр би ингээд арилжаан дээр ер нь арилжаа хийж чадахгүй юм чинь дараагийнхаа арилжааг яаж нэхтэй ер нь алдчих юм шиг байна дөө. Ингээд ер нь бол айдас гэдэг зүйлс бий болдог гэсэн. За ингээд олон удаагийн алдагдлаас үүдэлтэй айдас хүний сэтгэл бий болоод эхлэх юм бол за ер нь бол та сэтгэл хөдлөл эмоц тэр айдаг тэр мэдрэмжэндээ автцсан хүн байна гэсэн. За ер нь бол хүмүүс маань риск менежментийг буруу барих, за дээрэс нь өдрийн алдагдлын лимитийг тооны хувьд за би 2 арилжаа хийгээд гарна гэсэн бол 3 дахыг нээдэг ч гэдэг юм. Ийм жижиг алдаа бол маш том алдааны суурь болдгоо гэсэн. Тэгэхээр бүгдээрээ яг энэ хөгжөөлөөр үзэж байгаа бүгд алдаа сэтгэл зүйн зүйлсүүдийг бол аль болох гарахгүйгээр яг энэ тогтуун сэтгэл зүйн тогтуун сэтгэл хөдлөлийн төвшөнд бол арилжаа хийж явах нь бол маш зөв байдгаа гэдгийг бас бодох хэрэгтэй. За ингээд өнөөдрийн хичээл маань өндөрлөлөө. Тэгэхээр хамгийн сэтгэл зүйн суурь асуудлуудыг та бүхэнд өнөөдөр би хуваалцсан учраас дараагийн сэтгэл зүй 2 3 гэдэг хичээлүүд дээр илүү яг арилжаа нээж авах үед ямар асуудлууд гардаг вэ? Тэр бүхний яаж давуу туулах вэ гэдэг зүйлсүүдийг ярих болно. За анхаарал хандуулсанд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая.